За сайн байцгаана уу? Боги Десант Гинжин жили дээр үлдсэн ирсэн байна. Өнөөдөр манай гурав бяцхан бэсрэг наадмыг энэ даг хүрээнд нийслэлтэй хийх болно. Бэлэн үү? Бэлэн. Тэгэхээр та гурвын өрсөлдөөн байгаа. Гурван шатанд өрсөлдөн. Хамгийн ихнийх нь бол жили брэнд дээрээс оффроуд машин аваад хотоос гараад хин нь авьяастай жолооч вэ? Хин нь хамгийн түргэн шуурхай вэ гэдгээ үзэх болно. За. За. Ер нь бол жолооч хэр сайн жолооч гэж бодож байна гартай өргөө. Гинж өргөө. Би сайн жолооч бол биш ээ. Яг гэхдээ би нэг машин унахтай дасчиж өөрийнхөө машин ундаг. Шинэ машин унахаар наад жоох эвгүй. Тэгэхээр бас шинэ машин унж болохоор эвгүйж магадгүй л гэж байна. Мистер Ди ер нь хаа зэрэг шигдэг вэ? Ер нь гიშгүй шүү. За дүүнээ би дөрүүлчихв шүү. Боги хэр хашир жолооч вэ? Хаширч гэж цагдаа нар мэдж байгаа дөө. Боги ахыг сайн барьдаг. Жолоочодод хэдэн жил болж байна гэж. За энд гурван нэг брендийн гурван өөр төрлийн. Гэхдээ гурлаа оффроуд. Тэгэхээр энэ гурван машинаас та гурав сонгоод тэгээд эхний даалгавраа бэлгээцгээе. Гурван хоорондоо л өрсөлдөөгүй. Гэхдээ би ер нь хүмүүстэй ер нь нөгөө нөхөрсөг байдлаар өрсөлдөх дуртай. Яа тэгвэл өрсөлдөж чинь гоё бас нэг гоё тийм зугаатай тэгээд бас одоо юм шүү дээ тий. Одоо хүмүүс хүчээр тоглох дуртай, сакс тоглох дуртай тий. Тэд нар чи ерөөхдөө тэгээд өрсөлдөөнүүч тэгжиж нэг бас бие биенээ гоё хурцлж байгаа тий. Тэгэхээр би ер нь өрсөлдөх дуртай. Зүгээр нэг цагийг дэмий өнгөрөөжсэнс ямар нэгэн өрсөлдөжөөл бие биендээс ашигтай гэж би боддог. За ямар ч тач одоо шорон дээгүүр явж байна. Тий. Саач бас бууддаг юм байна. Жо хордон юуж үзээд. Үлдээдийн доогуур өдөртэй модны дээгүүр сонсон битэн хийгүү стил имижийн тэр вэгүү. За овон дээрээс манай гурван маань ерөнхийдөө машина дээшээ унж гараад аль нь хэр хүчтэй ямар вэ гэдгийг арлаа бас хин хурдан жолооч юу гэдгийг арлаа. Боги ах бол ер нь хурдан байна. Тэгтээ одоо машина солино. Нэг нэгээрээ доошоо яваад дээшээ гарч ирэх хугацааг хараад хамгийн бага хугацаанд гарч ирсэн нь ялагч болно. Машина яаж сонгох вэ гэхээр яг одоо та гурав хурууд нэгээр хуруудаад тэгээд хамгийн ялсан нь хамгийн дөрөнд машина сонгоно. Тэгээд ингээд дараалалаараа яваад үлдсэн машины нэг нь авах нэ. За ингээд Гуравт орсон яг нөгөө нэг машинтайгаа тунж үлдэх юм бэ. тэгэн штэ. Тий. Тэгэхээр ерөөсөө машина ингээд давхардаж сонгохгүй гэсэн үг. За галзуу ганц 3 2 76 Яг таатай. За. За хоёр шүү. За улаан гэнэ. За боги ах машина сонгоо. За боги ах манжерыг сонглоо. За манжеро бол моторын туулах чадрын хувьд моторын хэмжээнд Сант мант таарсан. за ди улааныг сонгосноо. За кулрыг сонглоо. За энэ барай байгаа. За энд ирэх юм шүү. За ингээд бэлэн үү? Бэлэн. За ингээд хугацаа арлаа. 3 2 1 Let's go ди. Галтаа алхан юуби. Улаан батад хайртай амьдрал бин муутай сайтай. Орсон гарсан сүтэ цайтай гүлгээ ухаан сайтай. Толгоос ирэх зайтай 10 хэдэн хүнний тайтай. Хүрээ хөвгүүд явж он замаас нь хол цайтай лайтай. 3 минут 35 секунд. In the hood, эзэн байх бидний юурэг. Хүрээний лавсын харцан хүдэн гэнэ. Хүрээ бүгдүүдийн чиргэн хөө боксын гэнэ. Хүрээ томбол хүрэх газар дүүтгэн гэнэ. Хүрээ тэгээ дөрийн нүдэр үз. Омины узабатын ирний бошугны бомго хонгол бож амар юм бож авта тоно тията гэдэг хин ядосхийг би хийвчээ үдүдэ дүүсэ толч зэвтэ баг уу хэмэс хутлаа истэ Бэлгэндээ машин давуу заавал. За хугацааны хувьд гэх юм бол Гинжин 4 минут 2 секунд. За Мистер Ди 3 минут 35 секунд. За хамгийн бага мотортой машинаар явсан. За манай Боги ах маань 2 минут 20 секунд одоо нисэж ирлээ. За ингээд ихний шатны
ялагч боллоо. За баярлалаа. За энэ дээр бол ерөнхийдөө хурд хүч хэр сайн жолооч юу гэдгийг бид дээр харсан. За ингээд энэ удаад Богийн ахын фэнүүд яллаа. Ялсан нь Яг нөгөө хоёр дээр нугасаа ялах учраас ахтаа нэг нь өчье гэж бодсон. Яа за. Угаасаа дандаа дийлэн тоглолтын өдөр ч гэсэн манай үеийнхэн бүгдээрээ ирээрээ. За хоёр дүүгээсээ дутхгүй бас. за ингээд ялагч нь ерөнхийдөө өөрсдийнхөө үеийн фэнүүдэд бэлэг өгөх юм байгаа шүү. Ялагч нь энэ гурван үеэс ерөөсөө ялсан нь. За. Тий. Тэгэхээр ялагч нар нь бас яг ингээд хин ялах нүгэл бас 100 гал байж байгаарай. За тэгэхээр дараагийн шат бол хоол. За хоолн дээр бол гарьдаа бол өөрийгөө бол хамгийн магадaltaй гэж үзэж байгаа. За тэгэхээр хоолн дээр бүгдээрээ уулзцгаая. Бас ялгаагүй суглаатай байгаа шүү. юм уу гүйстэй. А тэрийг мэдэхгүй байна. Тогооч юу гэж хэлэх нэ тэрийг. Гурлыг л бол үндэ л. За ингээд дараагийн бөөхөрөө явцгаая.